Энэ дунд улс төрч болох хүсэл мөрөөдөлтэй хүн байна уу? Улс төр бол тийм амар хэд биштэй дөхөө. 2028 оны сонгуулиар чи хэд хүргүүлээ? Иргэн бүрийн улс төрд оролцох хэрэгтэй. Нөгөө мангас хоронцонг ахаад чи ард иргэдийн итгэлийг авчгаад ажиллаа хийхгүй яасан муу шулмас вэ гэд хоронцонг алгадаж гинэ. Хоронцон шарн хөдлөөд босч ирээд ахаад нөгөө 15 толгойтой атгаалжин хар мангасыг нэг л шанаадаад унгаж гинэ. Ард иргэдийн төлөө амь бие үл хайхран зүтгэсэн хоронцон гишүүнийг атгаалжин хар толгойтой мангас гарч ирээд сугрон. Гэхдээ хоронцон үхээгүй. Ард иргэдийн төлөө сүүлчийн амь насаа хүртэл зүтгэхээр шийдсэн. Тэр ингэжл атгаалжин хар мангасыг дээлж чадсан юм да. Энэ бол баатар хүүхдүүд. Энэ бол та нарын ирээдүйг өөрчлөх цар ганц итгэл бүхэлдээ. Бүжиглээрээ хүүхдүүдээ. Бүжиглээрээ хүүхдүүдээ. Бүжиглээрээ. Сансанда хүрсэн сүнс минь таваа ирвандо. Өнөөдрийг нэг өдрийг надтай хамт дурсамж дүүрэн, хайр дүүрэн, мөрөөдөл дүүрэн өнгөрүүлсэн та бүхэндээ баярлалаа. Чин сэтгэлээсээ та бүхнийг хүндэтгсэн хоронцон баярлалаа хүүхдүүдээ. За баярлалаа. Ингээд хамгийн залуу улс төрч форум маань амжилттай зохион байгуулагдаад явж байна. Бид өнөөдөр бол зайсангийн зүүн талын сонгогч хамгийн бяцхан сонгогч иргэдтэйгээ уулзлаа. Эдгээр маань улс төрийн боловсролыг хүүхэд ахуй наснаас авах энэхүү боломжийг улс төрийн мэдлэгтэй улс орноо гэсэн сэтгэлтэй иргэд болж бойжиж өсөөсэй гэдэг гэсэн үүднээс энэхүү арга хэмжээг би зохион байгууллаа. Тэгээ энэхүү арга хэмжээг маань зохион байгуулж хамтран ажилласан Angel Kids хүүхдийн кафе маань бидэнтэй хамтарч ажиллаа. Хөгжилтэй дураараа гишүүнтэйгээ уулзах боломжийг энэхүү хамт олон маань олголоо. Зайсан толгойн зүүн тал Skywing-ийн яг ардхан талд нь байна. Та бүхэн тэгэхээр төрсөн өдөр найр дуу хамаатан садан найз нөхдөөрөө хүүхдүүдийнхаа дурсамжийг нэг өдөр бүтээхийг хүсвэл энэхүү хамт олонлоо бас холбогдоорой гэж гишүүн уриалж байна. За тэгээд хүүхдийн төлөө бүгдрээ заа гэж хэлцгээе. Хүүхдүүдийг багаас нь харилцгаая. Баярлалаа минь дөө. Би нэрээ хүүхдэд үнэхээр хайртай. Их ч нэстэ үнэхээр амттай цэвэр хийж чадна. Хүүхдүүдээ аяга аваад